томилсон ерөнхий сайдаа огцруулъя гэж штэ. Тэгэл явал огцруулал та. Арчсан намайг ямар амаатай. Тэ? Ер нь бол би хувийн зүгээс бол ямар байр суурьтай вэ гэхээр анх оюун эрдэнэ ерөнхий сайдыг томилж явахад эсэргүүцсэн ганц хүн би. Эсэргүүцэд санал өгсөн ганц гишүүн би. Дараа нь Занданшилтар ерөнхий сайдыг томилж явахад эсэргүүцсэн 7 хүний нэг нь би. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр илэрхийлж байгаа энэ нэг жилийн хугацаанд илэрхийлсэн өөрийн байсан байр суурийг анханасаа илэрхийлж ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол үйлдэл бүх хоёроо нэг зөрүүлээгүй явж ирлээ. Цаашдаа ч тэгж явна гэж бодож байгаа. Харин одоо ингээд Занданшилтар ерөнхий сайдыг огцруулъя гэд гар үсэг цуглуулад нэг хэдэн тодорхой тоонууд яригадаад байгаа шиг байна. Ямар ч байсан 7 лав биш. Түүнээс их сонсогдож байгаа шиг байна. Өргөн барихад 32 хэрэгтэй. 100 хоногийн өмнө тэд нэр 90%-аар энэ парламент нь Занданшилтар ерөнхий сайдыг бодлогын дэмжиж чинь ажил хийлгээд үзье. Ажлуулъя гэд дэмжсэн шүү дээ. Тэр хүмүүс одоо огцруулъя гэж байгаа жинхэнэ шалтгааны таад одоо тэр санал хураалтын дүнг харж байгаад асуух хэрэгтэй. Яг ингээд 100 хоногийн дараа юу гинт болохоо байгаад хөв парламентын гишүүний хувьд ийм сонголт хийж байгаа вэ? Яг асуух хэрэгтэй. Бид нар бол дэмжээгүй. Одоо бид нар гэж хэлж гэн одоо би маш тод санаж байгаагаар манай Бямс өрн Цэнгүн бид гурав бол дэмжээгүй. Томилхыг. Тийм учраас одоо огцруулъя гэд өөрсдийн нам нь ороод ирвэл тэгээл юм. Тэр энэ бол логикуудын арчсан нам ямар айл томилсон ерөнхий сайдаа огцруулъя гэж яхад нь битгий л да танаа ерөнхий сайдыг бид нэр хамгаална гэж чи логик үзэл утгагүй зүйл шүү дээ. Төсвөөс гадна гаццсан маш олон асуудлууд яг энэ цаг үед маш олон асуудлууд байна шүү дээ. Одоо ингээд татвартай холбоотой пүрэвдэл шүүн бидэдийн өргөн барьсан нөөтийн хууль гацсан. Тэгээ өргөн барьсан уу шүү. Миний өргөн барьсан эрүүг хууль гацсан. Тэ? Дараа нь нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг дотор бууруулах, төвшин нарын гишүүнтэй хамт 50 эдэн гишүүн өргөн барьсан хилцэж байгаа бас гаццсан. Одоо ингээд өргөн барьсан хүнсний тухай хууль, удаа ажихуйн хуулиуд ингээд өнгөрсөн 7 хоногт өгсөн байсан бол бас хилцэгдэхгүй гаццсан. Энэ гацаагаа бол ардын нам дангаараа хангалттай хурлаа явуулах хийдэг боломжтой үнэлэхгүй болох ялт байгуулсан нам. Үүрэг хариуцлага үүр. Ажлаа хийлдэ. Тэгээд дээр нь хамтарсан нам эвслүүд байгаа шүү дээ. Арчсан намаас бусна. Арчсан намыг хөөж гаргаад бусдад хамтраад үргэлжлэл явуулж байгаа. Энэ хүмүүс ажлаа хийх. Хоёр дахь юм бол энэ хуралд болохгүй байгаа бол энэ хурал даргалагч гэдэг чинь үндсэн үүрэг нь бидний дарга гэдэгтэй биш. Хурлыг зохион байгуулах үүрэгтэй юм байхгүй. Хурлаа зохион байгуул эрчээ бүрдүүл ажлаа хий. Ийм шаардлагыг тавих хэрэгтэй.